За, сайн бацгаана уу. Өнөөдөр та бүхний үзэг касын програмын хувилбарыг хэрхэн татаж компьютер суулгах уу гэдэг ерөнхий тайлбарыг хангалттай мэддэг хүнийг өгчээ. За, үзэг касын програм татсуулахын тулд ихтэй үзэг цэгээ маань сайт руу орно. Үзэг цэгээ маань сайт руу ороод татаж авах гэсэн линкэнд дээр дарна. Энэ рүү орохын тулд эхний ээлжинд юу яах хэрэгтэй? Компьютероос орох хэрэгтэй. Тэгээс гар утсан дээрээс татаж авах линк гарч ирэхгүй, гар утсан дээр энэ програм ажиллахгүй. Тэр компьютер дээр татаж авах гэж байгаа хүн бол компьютер дээр орж яваад татаж авах линкийг дарна. Энэ дээр дарахтаар энд бол одоо энэ татах програмууд байж байгаа. Энэ диск бол компьютероо холбож ажиллах, тусламж авах шаардлага гараад энийг татчихсан байж байгаа хэрэгтэй. За, програмаа задлах програм байхгүй энийг суулгаж аваад задлах хэрэгтэй. За, манай касын програм бол үзэг касын систем бол энэ байж. За, энийг татаад авчих. Касын системээ татаж аваад download гэсэн дотор сууж ийн. За, энэ програмаа татагдаад ингээд явсаа дараа бүгдээ download руу оръё. Үзэг install энд татагдсан байж байна. За, үүнийг хоёр төвшөөд энэ програмаа задлчих. Бага газар шууд задлаад. За, касын систем хаачих. За, одоо энэ дээрс үзэг касын програм суудсан байж байгаа. За, энийг суулгахын тулд ердөө анхны удаага суулгаж байгаа хүн бол энийг заавал суулгах хэрэгтэй. SQL local database гэсэн сервисээс өөрийнхөө компьютерийн үзүүлэлтийг харна. Одоо компьютерийн үзүүлэлтийг харахын тулд яах вэ гэхээр энэ өөрийнхөө компьютер дээрээс баруун төвчөө дараад тийс өөрийнхөө компьютер гэсэн дээрээ дараад өөрчлөөр энэ компьютерийн үзүүлэлт маань 64 operating systemтэй. За, юун дээр бол Windows 7 дээр бол энэ тодорхой гэдэг систем 64 байх юм бол энэ дээрээ энийхээ 64-ийн хоёр төвшөө суулгах байна. Манай энэ компьютер дээр энэ 64 суудсан байгаа ч нэг суулгах шаардлага байхгүй. Нэг удаа эхний ээлжинд суулгасан бол дараагийн удаа програм устгаад дахиад суулгасан байхад энийг суулгахын шаардлага байхгүй. За, энэ local database энэ бааз маань суудсан тохиолдолд дараагийн удаа бол ерөөсөө энийг л програмаас суулгах. Энэ програм бол хэдэн удаа суулгаад устгаад дахиад суулгаж ясан ч асуудал байхгүй. Энэ бол ерөөсөө шууд ингээд. За, энэ дээр ингээд заавар байгаа. За, асуулт нэмдэг өгөхөө програмыг дээд болонд асуулт нэмдэг өгөхөд танилцуулга байгаа. Тэн дээр даал суралцж яриад ингээ явах юм боломжтой. За, ингээд цааш нь суулгаад програмыг бүрэн суучих. За, програм суулгацсан дараа одоо бүгдээрээ яач. Үзэг касын програмыг энэ зогцож байна. За, энэ лөө програм дээр хоёр төвшөөд орчихно. За, програмын хугацаагаа худалдаж авна гэсэн бичиг гарч ирнэ. За, одоо энэ програм дээр бол ерөөсөө аль нь дээр нь ч юу ч хийгээд ажиллаад туршин суралцах юм боломжтой. Марааныхаа үлдэгдэл нь одоо хэдэн ширхэг байна гэдгийг харж болно. Энэ үлдэгдлийнхаа тайлангаа зархаар бол эндээс хоёр төвшөө зарж болно. А үлдэгдлийнхаа тайлангаа харахаа бол энэ дээр үлдэгдлийн тайлан харахад бол энэ дээр нууц үг хийж өгнө. 1 2 3 гэж. Энэ дээр ингээд дарчингууд. За, юун дээр десктоп дээр гаргаад өгчээ.
ингээд өгч. Тэгэхээр одоо дэлгэцэн дээр ингээд ийм байлгаад ирсэн байна. Энийг нээхэд энэ програмд байгаа барааны үлдэгдэл бүгд ингээд ороод ирнэ. Тэгэхээр зөв энэ барааны үлдэгдлийг энэ дээр хоёр тавьшаад барааны үлдэгдлийг оруулаад ингээд харж байна. Одоо энэ туршилтын програм дээр суусан нэг юм энэ туршилтын програм дээр суусан энэ барааны үлдэгдэл маань одоо энд байж байгаа үлдэгдэл маань Excel файл дээр шууд гараад ирэх нэ. За жишээлбэл сая юу байна вэ? Нарийн угсаас улаан шавхар гэсэн юм байна. Ийм байна. Энэ чи 65,552 шиг байна гэдэг энэ дээр ингээд барааны үлдэгдлийг шууд гарах боломжтой. Барааныхаа эхний үлдэгдлийг интернет Excel-ээс оруулж ирэх боломжтой. Өөр програм ашиглаж байгаа барааныхаа үлдэгдлийг Excel дээр файл дээр байж байгаа бол шууд програм руу оруулах боломжтой. Тэр бүгдийг оруулж ирэхэд бол яг хөөр энэ Start System дээрээс бүгдээр Start System дээр харъя. Start System дээрээс төмөн үзэг гэсэн файл дээр байж байгаа. Төмөн үзэг. За энэ файл дээр дотор тохиргоо гэдэг юм зүйл байж байгаа. За энийг нээхдээ зэрэг энэ дотроос барааныхаа бүртгэл оруулж ирэх боломжтой. Энэ барааны бүртгэлээ оруулж ирэхэд бол яаж оруулах вэ гэхээр зэрэг одоо энэ юм дотор чи сая энэ суусан install дотор байна бараа бүртгэл гэдэг файл дээр байгаа. Энэ бараа бүртгэл файл дээр энэ new items гэдэг файл дээр байж байгаа. Энэ файл дээр бас загвар бараанууд байж байна. Энэ барааны энэ дээр бараага Excel дээр бүх бараага энэний оронд гэдэг зохих одоо энэ болохтой юу байх вэ? Бөөний тоо, бөөний үн, тасаг, ширхэг, ишгхэн үн гэх мэтлэнгээр байж байгаа. Энэс л хотын албан татвар төлдөггүй гэсэн сонголтууд нь байж байгаа. Төлдөг бол трой, төлдөг бол пост явчихна. Ингээд баркодоо энэ хэрэгшээ бараагаа энэ дээр бүртгээд энэ багнуудын нэрийг өөрчлөхгүйгээр ингээд зөв хадгалаа явуулсан тохиолдолд энэ дээр ингээд хадгалсан бараа шууд энэ командыг дарахад оруулж байна. За одоо бүгдөө нэг бараа оруулж үзэх үү. За энэ барааг ерөөс оруулж үзье бүгдээр. Яг оруулаад үзчихье гэж боддог гэж байна. Ихэнд бол яах вэ гэхээр энэ new item гэсэн файлыг хуулаад авчих. Хуулж аваад дэлгэцэн дээр тавьчихж жагаад дэлгэцэн дээр new item гэж файл байж л байсан. За яах ингэж тавьчих. За одоо энэ new item гэсэн файлаасаа зарим нь устгах. За эндээс энэ хоёрыг л оруулъя. За энэ хоёр барааг оруулахад бол кодыг өөрчлөх гэж байна. Нэгдүгээр баркод руу өөрчлөгдөх ёстой. Тэгвэл баркод авчихсан юм бол орох ёстой байхгүй. Тийм учраас энэ 88-ын хооронд за 66 гэж өгч. Доотлохыг бас баркодыг өөрчлөлт өгчий. За шинээр оруулах гэдэг дээр нь 9022 болгочих. Энийг 2500 болгочих. За 10-аас дээш болохтой 8600 болгочих.
За энэ хоёр бараг хадгалаад за энэ програм дээр энэ шүүлтэн дээр нь харъя. Архин дээр тамхин дээр шүүлтэн дээр байна. Сая тэрийг бараа аваач. Энэ хоёр ямар тасаг юм байсан бол нэг 3 дугаар тасаг юм шүү дээ. Тэгэхээр нэг 3 дугаар тасаг болох тохиолдолд нэгдүгээр тасаг болохоор тамхин дотор орж ирэх нэг нь хүнсэн дээр орж ирэх юм байна. За тэгвэл энэ гомн тэгээ туршилтаа оруулах гэсэн энэ хоёр байнг оруулж ирэхин тулд шинэ барааны бүртгэл оруулахдаа Excel файл дээрээс new item гэсэн файлаа зааж өгöd. Окей. Барааны бүртгэл орлоо гэх нэг шууд орчих. За одоо шинэ барааны бүртгэл орцсон бол энэ дотор хоёулаа бүгдээр тамхин руу оръё. Энэ туршилтаар оруулах гэдэг энэ бараа миний ороод ирсэн гэж. Ойлголт нөгөө 922 гэсэн үнэтэй. Нөгөө бараа нь дотор 3 дээр хүнсэн дотор гом байсан билүү. Гом 2 дахин ороод ирсэн. Энэ 1400 өөрийнх нь байсан байна. Сүүлийн нэмж орж ирсэн юм гэж. Тэгэд шууд Excel-ээс бараагаа оруулах боломжтой. За энэ болохоор барааны үлдэглээс Excel гаргах, Excel-ээс эхний үлдэгдлээ оруулах ийм боломжтой юм тест. За энэ програмын эхний ээлжинд тохиргоо хэрэглэхэд ийм тохиргоо хийх боломжтой. Энэ дээр бол нууц юм үү? Угсаа одоо 1 2 3 гэсэн кодоос альж хийхээр энэ дээр өөрчлөлт хийж болно. За програмтайгаа цааш нь суралцаад мэдээ явъя гэх юм бол энэ асуултын тэмдэгт дээр дараад програмын танилцуулга гараад ирнэ. Энэ дээрээ туслан зэсээр нь ороод бараа үртгэлийн нэмхийг задлаад чиний бараа үртгэхэд яаж үртгэх юм, бараа засварлахад яаж засварлах юм, тасаг яаж хийх юм. За бараагаа зархаар бол хялбар туршлуутай яаж ажиллах юм, шүүлтэн дээрээ яаж ажиллах юм. Тэгээд энэ нэмхийг дараад борлуулалт ингээд толооны бараагаа үзэх, орлого зарлага гэх мэтээр танилцуулга эндээс үзээ бараатайгаа програмтайгаа танилцах боломжтой. За ерөнхийдөө бол програмтай танилцаж ажиллахад нэг иймэрхүү анхан шатны мэдлгүүд байж байгаа. Цааш нь манай програмтай танилцаад судлаад дураа явах боломжтой. За одоо энэ бараагаа зарчихсан байж байгаад хялбар туршлууд дээрээс шууд нэг дараа зарагдчихна. F5 туршлууд гарахад бол програмын худалдаа авах зэс гарч ирнэ. Тэндээс юугаа танилцуулгаад өөрийнхөө танилцуулгыг бөглөөд манай програм худалдаа авах хүсэлтэд явуулаад төлбөрөө хийгээд авах боломжтой. За энэ дээр бараа бүртгэл дээр одоо бараа шүүлтэн дээр бараагаа хайж байхад Монгол гар гаргаж яаж хайж ах болно. Энэ дээрээ за архич гэдэг юм уу тийм ээ. Арх гэхэд архиныг ингээ гаргаж ирчих шít. Өнөөга ажиллагаад томоор очихор бол бараа бүтээгдэхүүн гэдэг юм ингээд. Ингээд Монгол гараа гаргаад эндээс бичиж олно. Ер нь бол бараг бусад талаар бол бусад програмын талаар танилцуулах юмуд бол ерөнхийдөө бол эндээсээ үзээд судлаа явуучих юм боломжтой. Ер нь ямар ч хүн анхан шатны мэдлэггүй хүн байлаа ч гэсэн програмыг суулгаад шууд ашиглаад суралцаад явах юм боломжтой. Хялбархан програм байгаа. Та бүхэн үзэгцгээм сайтаас татаж аваад суулгаад хэрэглээд тушаад үзцгаагаарай. Тэгээд та бүхний хэрэгцээ бүрэн дүүрээ хангаж боломжтой ажиллах боломжтой гэж үзэж байна. Тэгээд та бүхний танилцж худалдаж авахыг уриалъя. За та бүхэнд амжилт хүсье, баярлалаа.